기획을 해서 마련해 주신 PD님, 사장님, 그리고 이 자리에 참여해 주신 모든 Тэгэхээр миний хийж байгаа албан тушаалч гэдэг юм ажил бол ердөөсөө монголчуудад тусалж байгаа ажил гэж хэлэхэд болно. Нэг үйл. 지난 한 해 동안 제가 만난 몽골 사람의 수는 15만 명. Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд миний уулзсан монгол хүмүүсийн тоо бол 150 мянган. 그리고 이 자리에 참여해 주신 모든 분들께 감사와 영광의 박수를 드리고 싶습니다. Тэгээд би өнөөдөр ил хийж бүтээж байгаа нэмж болоод энд студийн хамт олон энэ хүрэлцэн ирсэн та бүхэн эрүүлийн сайн сайхныг хүсэн өрөөё. 자, 이놈은 통합도대 진실에서 바이오를 임사한 нэвтрүүл оролцож бол баатар болоод ингээд бас явж байгаа би хойдоо баярлж байна. Энэ бол бас энэ кино үдэгчдийн зүгээс бас их дүгнээ олж бас энэ кино бүтээсэн бидэгт бас итгэж байна. Тэгээд нөгөө иргэшээ гэсэн тийм ээ. Иргэшээ бас нөгөө бас баярлалаа ихэд нүрийг ажил хийсэн байна бас сайхан ч бүтээл боллоо. Тэгээд энийг бол өргөн дэлгэцээр монголчууд маань үзээд бас цаашаа нэгдэгт итгэж байна. Түүчлэн бас ихийг мэдэж явна сурч авна гэдэгт бас хэлээ байна. За ингээд томбод цаашдын ажил чинь маш их өндөрөөс өндөр амжилт хүсье. гэр бүл чинь монгол цаашаа хүснийг хүсэн жирөө. Одоогсын боловсролын түвшин их өндөр гэж би бас ойлгож явдаг. Тэгээд тэр дундаа анхаарахын салбарт очиж тэр нэр хүндтэй сургуулийг амжилттай дүүргэж дээр нь магистр, докторхой зэргийн хамгаалж тэр хамгаалсан эрдмийнхээ уршимыг Монгол түмэндээ хөрвиж усмаар одоо манай улсад зугаа эцэн сайдын ангууд гадаад дотоодын бүрэн хүмүүсүүдэд хүргэж ажил тусаа хүргэж яваад нь Монгол дэмжлэнд баяр хүргэе. Сайхан байна. Багтж байна. Стафнэр. За тэгээд энэ уран бүтээл хийнэ гэдгийг хараад байхад бас их таггүй ажил хийх байна лээ. Тийм маш одоо өсгөж ордог. Мэдээ боловсролыг шаарддаг. За тэгээд таггүй ажил мөн эднийг одоо шүтдэг биш аавхын энэ сайхан үнийг гаргаж ирсэн гэртүүлтэн багш нарт нь аавхын ажлын бүрийн өндөр амжилтыг хүсье.